яг тогтлоо өвчөө. Тэгсэн. Унссан дөөрөө жоохон уурах гэдэг юм. За яж орж байгаа тавьчихдаг. Нэг тогтлоод эхлэхээр би ч уйлчдэг шүү болохгүй гэж. Одоо ерөөсөө дэлгэцээр уйлж болохгүй. Тоон гүйцсэн шүү гэдэг. Сайн бацгаана уу? Намайг би Ариун Чимэг гэдэг. Тэгээд жүжигчин мэргэжилтэй. Дээрэс нь 2 хүүхдийн ээж, ийм эмэгтэй байна. Тэгээд миний хувьд гэх юм бол сүүлийн жилүүдэд номонд илүүтэйгээр дурлаж олон төрлийн номыг одоо худалдаж авч Монголынхаа одоо бас хэвлэлийн компаниудад чадах чинээгээрээ бас хувь нэмрээ оруулж яваа. Тэгээд аль болох хүүхдүүдтэй үлгэрлэх үүднээс одоо тийм зорилготойгоор номыг одоо тэгж яг ухамсартайгаар унших ёстой гэж уншиж яваа ийм эмэгтэй байна. Ном уншихдаа ер нь бол би ийм гартаа нэг харандаа ч юм уу тодруулагч барьж байгаад уншдаг. Тэгээд тэндээсээ яг нөгөө нэг тухайн үедээ ингэ сэтгэлд үлцээсгүүдээ тэмдэглээд одоо зураад тодруулаад ч юм уу явдаг. Тэгээд дараа нь номоо уншиж дуусныхаа араас одоо яг тэр тодруулсан хэсгүүдээ харж агаад тэмдэглэл бичиж авдаг өөртөө. Тэгээд дараа нь одоо хэдэн жил өнгөрсний дараа ч юм уу номоо эргээд сөхөхдөө ч юм уу яг нөө тодруулсан хэсгүүдээ дахиж нэг уншаад эсвэл яг тэмдэглэлээ ингээд уншчихаар бас номоо ерөөхдөө эргээд санаад явахгүй боломжтой болдог болохоор аль болохоор бас тэгээ дээрэс нөгөө нэг номыг одоо тэр яг гоё ингээд гоё шимтэж уншиж байгаа номоо бүр үнэхээр ингэж удаан уншихыг хүсдэг. Тэгээд хурдан уншихаас илүү бүр ингээд нэлээд тавьж тэгээд эсвэл ингээд дахин уншиж таалагдсан хэсгүүдээ тэг шимтэн бас унших дуртай. Ер нь бол нэг тийм хурдтай бол уншигч бол биш. За би өнөөдөр болохоор Стар телевизээс маань болохоор надад 3 ном авчрах одоо үүрэг даалгавар өгсөн. Гэтэ ерөнхийдөө болохоор би энэ бот одоо Монте Кристо гүннийг болохоор яг нэг ном гэж тооцоолоод авчраад ингээд ийм 3 өөр төрлийн ном авчирсан байгаа. Тэгээд яг би болохоор нөгөө нэг манай үеийнхэн ч юм уу эсвэл өөрөөсөө одоо тий ахыгч хүмүүст бол ном унших талаар бол юу ч яриад хэрэггүй тэр ч одоо бас бүгдээрээ л уншдаг өөрөөсөө үзэл бодолтой болсон байх гэж бодож байна. Тийм болохоор би аль болох өөрөөсөө дүү залуу одоо уншигч нартай хандаж зөвлөх үүднээс энэ одоо номнуудыг авчирсан байгаа. За нэгдүгээрт нь бол яалтчгүй одоо маргахын аргагүй сонгодог утга зохиолын ном болох Александр Дюмагийн Монте Кристо гүн роман байгаа 3 батттай. Тэгээд надад яг байгаа энэ хувилбар нь болохоор энэ дээр үе. Намайг жоохон байхад л манай гэрт яг энэ номнууд байдаг гэсэн. Ээж маань бол энэ номыг бараг одоо доор ээж бараг 50 удаа уншсан баха. Зүгээр л дуртай болохоор уншаал байдаг тасралтгүй. Тэгээд энэ болохоор ээж маань ном биш. Би яг нэг тэр номыг ээж ахаа гэрт амьдардаг байхдаа уншиж агаад тэгээд энийг одоо ингээд нөгөө номын баяр дээр хуучин номын хэсгээс энэ ботоор нь ингэж их үнэтэй хөдөлтөж авсан байгаа. Тэгээд Монте Кристо гүн бол ер нь бол Монте Кристо гүнийг уншсан байхад хүн бол номонд зайлшгүй дурлна гэж би боддог хувьдаа. Тэгээд тэр цэцмаа яг залуу одоо дүүнер маань уншихад бол яг нөгөө нэг цаашдаа ер нь бол ном унших өөрийнхөө сайхан замыг нээх болоо гэж бодсон. Дээрээс нь маш сонирхолтой, бүр үнэхээр сонирхолтой. Миний амьдралдаа уншиж байсан те бүр яг кино үзэж байгаа юм шиг бүр ингэж ном уншиж байхдаа гэж бүр ингэж амар гайхаад яана гэж баг номоо авч итэл яасан бол гэж бодоод тэгэл амар шүн болоод нойр өрөөл байгаа мөртлөө ингэ бүр салж чадахгүй те. За маргааш үргэлжлүүлэх гэж арна ингээл орондоо орохоор ингээл цаас тэгэд яад юм бол тэгээд араас нь яадгийн бол гэж бодогдоол босоод ганцхан хуудас уншижээ. За дахиад ганцхан хуудас уншижээ гэж бүр яг тэгж шимтэж уншижсэн ном бол Монте Кристо гүн. За тэгээд дээрэс нь яагаад бид нэр дэлхийн сонгодог утга зохиол, уран зохиолын гайхалтай номнуудыг унших ёстой юм бэ гэхээр эдгээр номнууд нь одоо биднэрт яг орчин үед дутагдаад байгаа одоо энэ төвлөрөл те одоо бид нар ерөөсөө ингээд маш богино хугацаанд ингэж анхаарал төвлөрөө тэгээ дандаа богино бичлэгүүд үздэг, дандаа богино нийтлэлүүд уншдаг ч юм уу. Тэгээ ер нь бид нэр ямарваа нэг зүйл дандаа маш богино хугацаагаар анхаарлаа төвлөрүүлснээс болоод бид нарыг яг нөгөө нэг гүн гүнзгий унших те одоо ингээд цогц хэмжээгээр за одоо чинь бид нар яагаад утга зохиолын ном яагаад ийм уншихад жоохон хэцүү хүнд ч юм шиг те ер нь төвчээр шандас шаардсан энэ номнуудыг унших хэрэгтэй юм бэ гэхээр эдгээр номнуудаас бид нар маш гайхалтай ёс суртахууны одоо хүмүүжилч гэдэг юм уу те дээрээс нь давхар бид нар тархиныхаа хөгжлийг маш олон талаар сэнгэлж идэг одоо өөрөө чинь одоо төвлөрөх чадвар за тэгээ юмыг одоо илүү тэгж зэгцтэйгээр ойлгох шүүмжлэлт одоо сэтгэлгээч гэдэг юм уу те тэгээ дээрээс нь альва зүйлд нөгөө нэг
илүү өргөн потенциалтайгаар хандах хандлагууд тэгээд маш олон зүйл дээр тархины хүчин чадал болоод ёс суртахууны те одоо хүний мөн чанар одоо чиний бусдын оронд өөрийгөө тавих тэр эмпатик ч юм уу те дээрэс нь энэ түүхэн зохиолууд маань хэвчлэн бас тухайн үеийнхаа цаг үеийн нөхцөл байдалтай холбогдсон байдаг болохоор чиний бас ингээд түүхийн болон газар зүйн ер нь маш олон талын бас мэдлэгийг нэмдэгэ. Тэгэхээр эдгээр номнууд маань юм бүхэл бүтэн ийм боловсролын цогц одоо ойлголт гэж бодож болох үс юм номнууд байдаг. Тэгээ Александр Дюмагийн бол ингээ хамгийн алдартай одоо романуудын нэг. Тэгээд энэ ном бол ерөөсөө Монголд бол яг энэ нөгөө би яагаад дээр үеийнх нь орчуулгыг бас авсан бэ гэхээр дээр үед болохоор яг нөгөө манай одоо алтан үеийн гэдэг шиг тий одоо зохиолчид орчуулагч нар маань маш өндөр шалгуурыг давж бас ингэж энэ том номнуудыг одоо орчуулах эрхийг авдаг байснаас гадна орос хэлнээсээ орчуулад монгол хэлнийхээ үнэхээр гоё одоо яруу тансаг үгийн баялагтайгаар орчуулагдсан байдаг болохоор би яг энэ хуучин бас энэ орчуулгад нь илүү гоё дуртай гэх юм уу. Тэгэд энэ ном бол ерөөсөө заавал унших ном. Ерөөсөө залуу хүн бүрийн тий одоо энэ дээр үеийн ном гэж харагдаж байгаа ээж аав нарын уншдаг ном гэж гаднаас харагдаж байгаа боловч ерөөсөө л өөрийгөө ном уншдаг гэж одоо бодохыг л хүсэх юм бол заавал энэ номыг бол уншсан байх хэрэгтэй. Энэ номыг уншаагүй бол одоо өөрийгөө ном уншдаг хөөн гэж хэлж болохгүй байх нэ. Одоо тийм болохоор залуус дүүнер маань заавал энэ номыг уншаарай. Хэцүү байсан ч тий мэдээж маш их дүрслэл маш их одоо тий дэлгэрэнгүй бичигдсэн байдаг ч гэсэндээ үйл явдал бол үнэхээр одоо энэ ном бол үнэхээр урмын чинь хугалахгүй энэ номыг бол заавал уншаарай гэж бол захимаар байна. За дараагийн маань ном болохоор энэ болохоор ерөнхийдөө харьцангуй бас монгол хэлнээс сүүлд орчуулагдсан ном. Би энэ номыг одоо 4 жилийн өмнө л уншсан. Ад үзэгдэх зориг гэд энэ болохоор одоо сэтгэл судлалын нөгөө нэг Адлер гэд хүний одоо онол хувь хүний одоо хөгжлийн сургааллахын тухай бичигдсэн одоо байдал нь маш сонирхолтой. Энэ болохоор ерөнхийдөө энэ Кишими Ичиро Кага Фумитаке гэдэг энэ нөгөө Япон одоо зохиолчдын гэтээ ерөнхийдөө бол ингээд Адлерын хувь хүний хөгжлийн сургаалын тухай бичигдсэн ном. За энэ болохоор бүр олон улсын бестселлер болсон. Монголд ч гэсэндээ бас сая ер нь бол нэг 3-4 жилийн өмнө бол үнэхээр тренд болж исэн ном. Тэгээд би бас яг л тренд болж байхад нь уншиж исэн. За тэгээд энэ номны онцлог гэх юм бол бичигдсэн хувилбар нь маш онцгой юм. Хоёр хүний ерөөсөй харилцан яриа. За тэгээд энэ харилцан яриан дээр ерөөсөй нэг залуу тэгээд нэг философч хоёр байгаа. Энэ хоёрын л харилцан яриа маргадаад мэтгэлцээд л байна. Тэгээд эхлээл яг нөгөө залуугийн талд ороод идэг аахгүй. Үгүй залуу нүний хилээд байна уу гэхэд л философч өөдөөс нь ингээл одоо амийн таглаад л байдаг. Одоо яг ингээд уншихад яг ингээд өөрийнхөө амруулыг алгадаад байгаа шиг мэдрэмж авдаг. Тэгээд энэ номын тухайн үед надад маш их таалагдаад би номын тэмдэглэл дээр ийм нэлээд бас урт тэмдэглэл хийж исэн. Яг энэ номноос яг нөгөө өөрийнхөө одоо тэмдэглэл хийсэн хэсгүүдээ ингэж бичиж аваад энэ номноос ингэж хизээч мартахгүй юм шүү гэж боцсон хэсгүүдээ ингэж тэмдэглэсэн байгаа. Тэгээ энд бол маш сонирхолтой зүйлсүүд гардаг. Энийг бас яагаад би залуу хүмүүст санал болгох гэхээр энэ ерөөсөө нөгөө юмыг харах өнцөг бидний нөгөө нэг зовлон одоо сүүлийн үед их яригадаад байгаа тэгээ драма ч юм уу те эсвэл нөгөө нэг юм хохирогчийн сэтгэл зүйч гэдэг юм уу те эсвэл мэдгүй янз бүрийн байдлаар нөгөө нэг бид нарыг айгүй тийм нухацтай болгоомжтой хэрэглэх ёстой үгнүүдийг сүүлийн үед ингээд тренд болгоод зарим хүмүүс хитрхи буруугаар ашиглаад байгаа юм шиг бас санагддаг байхгүй надад зарим талаараа шүү зарим нэг тохиолдолд тэгэнгүүт тэрийг ингэж илүү болгоомжтой ашиглахад бас дөхөн болох үстэй ер нь бол ингээд чи өөрөө л ингээд юунд ямар утга учир оноож ийн вэ яг тэрнгээрээ л амьдралыг олж хардаг шүү гэдэг байдлыг маш сайн ойлгуулж өгдөг. Ерөөсөө хүний сэтгэл зүг маш тийм өөрөө өөртөөгөө ажиллах, өөрөө өөрийгөө хүчрхэгжүүлэх тэр сэтлийг аягүй сайн өгсөн ном юм шиг надад бол санагддаг. Яг энэ үед бол би бол ингээд энэ номыг уншсны араас бол би өөрөө өөртөө бол би л өөрөө өөрийгөө ангаж чадна. Би л өөрөө өөрийгөө хорхогч биш сэтгэлгээгээр тэ өөрийгөө хүчрэхэг өөрийгөө яаж харахыг хүснэ яг тэр үгээрээ би яг тэр хүн байх боломжтой гэдгийг бас айгүй олж харсан маш гоё ном байсан. Тэгэхээр энийг бол одоо тэгээ дээрэс нь бидний нөгөө нэг даваа талын комплекс тэ дутуугийн комплекс гэж юу юм дутуугийн мэдрэмж энэгээр нь яг үнэндээ юу юм бэ энийг гэд нэг бүхий л зовлонгийн үндсэн хүн хоорондын харилцаа байдаг. Бид нар яаж энэ харилцаагтай бусдтай яагаад бид нар юм босоо биш хэвтэй харилцаанд байх ёстой юм бэ? Бүх юмыг хамгийн гол нь маш энгийн үгээр
ерөөсө философик хамгийн гоё ойлгомжтойгоор одоо надад бол Адлерийн хувь хүний хөгжлийн сургаал Адлерийн одоо философи бол маш гоё таалагдсан. Үүний араас энэ номыг уншсанаас би сэтгэл судлалын хэд хэдэн ном уншсан, алдагдсан холбоо, психоанализ гээд аль болох юм бас сэтгэл судлал руу намайг бас нэлээд бас философи тал руу бас нэлээд гоё хөтлөж оруулсан ном. Тэгэхээр энэ бас залуу хүний ер нь бол бас нэг заавал унших ном болов гэж би хувьдаа дүгнэж байна. За 3 дахь ном бол жоохон эрүүл мэндийн холбогдолтой ном байгаа. Гидс гэдэг ном байгаа. За энэ ном болохоор бас олон улсын бестселлер. Тэгээд энэ бол үнэхээр гоё одоо хайрламар ном гэх юм уу? Энэ ерөөсө гидс гэдэг энэ ерөөсө эрүүл мэндийн бидний бие одоо организмын талаар ном. Одоо энэ номыг уншсныхаа өрөө энэ заавал ингээд те ийм эмч ч юм уу те ер нь эрүүл мэнд сонирхдаг хүмүүс биш. Яг л зүгээр одоо энэ бие организмыг одоо авч явж байгаа бүхэл хүнд маш гоё ойлгомжтой. Тэгээ дээрээс нь заавал унших хэрэгтэй ном болов гэж бодчиход энэ номыг уншсныхаа араас би яагаад чи өөрийнхөө шүлсэндээ хайр хүрсэн, залгуур хоолоондоо, улаан хоолоондоо те нарийн бүдүүн гидсэндээ хайр хүрээл те одоо миний гидсэн дотор амьдарч байгаа хэдэн тэрбум одоо тэр бактериудад ингэж хайр хүрсэн, өөрийнхөө биеийг ямар гоё агуу юм бэ гэж бодсон. Тэгээд дээрээс нь хөөхө хөвгөлтөөр бичсэн. Тэгэнгүүт ерөөсөө тийм уйтгартай биш. Тэгсэн хэрнээ энэ номыг уншсны араас би нэг тийм сургууль төгссөн юм шиг те. Ер нь бол нөгөө айгүй мэддэггүй сэдвэрээ тэгсэр нэ мэдэх ёстой байсан сэдвэрээ бас ер нь нилээд мэдлэгтэй болж аваад те юмд нэг юм улс уртай бас хандах өөрийнхөө бие организмын талаар илүү таних авсан өөрийгөө илүү бас гоё хайрлах бишрэх те хүний бие организм гэдэг зүйлийг үнэхээр тийм бишрэх тийм сэтгэл төрсөн. Тэгээ энэ бас бол ер нь бас уншсан хүмүүс бол бүгдээрээ л айгүй ам сайтаг баг надад бол бүр ингээд гайхалтай браво л гэж хэлсэн. Угаасаа яалтчгүй Нью-Йорк Таймс-ийн бестселлер олон улсын бестселлерийн ном байгаа. Тэгээ энэ номыг уншсанаар маш тийм хөгжилтөөгөр одоо уйдгартай бишээр өөрийнхөө бие организмын талаар гайхалтай мэдлэг олж аваад зогсохгүй өөрийгөө хайрлах тийм сэтгэл төрөх байх нэ. Тэгээд аль болох юм 3 өөр төрлийн номыг өнөөдөр онцлохыг хичээлээ. Тэгээд айгуу гоё сэтгэл бүр догтлчлаа. Тэгээд энэ гоё нэвтрүүлгийг хийсэн Star телевизэнд баярлалаа. Та яг хамгийн гоё таалагдсан ишлэл гэдэг дээр яг энэ ч бүр нэг бичсэн байна л да. Айгуу томоор. Бүжиглэх мэт амьдр гэдэг. Энэ үгийг яагаад ч надад айгуу гоё утга учиртай санагддаг. Яагаад тэгэхээр бүжиглэхийн зорилго нь ерөөсө бүжиглэх л байдаг. Одоо бүжиглснээр бид нар ямар нэг үр дүн төгсгөлд нь ерөөсө болохгүйг те. Одоо бид нар за энэ уулын оргил руу гарчвал сайхан болох гэдэг те. Одоо чинь ууланд авирахад ингээ оргил дээр нь гарч иж тэр гоё мэдрэмжийг авдаг бол бүжиглэхэд зүгээр л бүжиглж захтаа л сайхан мэдрэмж авч яадаг. Тэгэхээр ямар нэг юмны одоо үр дүнд хүрэхтэй би одоо тэгэх юм бол аз жаргалтай болно. Би тэгэх юм бол жаргана гэдэг биш. Яг л бүжиглж байгаа мэт. Яг одоо байгаадаа л жаргаж амьдрах хэрэгтэй гэдгийг одоо байгаа чинь л энэ процесс маань өөрөө үр дүн шүү гэдгийг л нөгөө нэг тэр үг надад ер нь айгуу гоё санагддаг. Тийм болохоор яг нөгөө нэг бүжиглж байгаа мэт энд одоодоо яг л одоо яг эндэл тухайн цаг мөчтөл амьдр гэдгийг айгуу гоё хэлсэн үг санагддаг. Тэгээд Монте Кристо гүнээс болохоор хүн нөгөө нэг өөрийнхөө одоо туулсан амьдралын туршлага өөрийнхөө үдсэн зовлонгийнхоо хэрээр бусдын зовлон шаналлыг ойлгодог гэдэг үг бас надад үнэн санагддаг. Нөгөө нэг хүний хүн өөрөө туулж үдсэн зүйл дээрээ одоо хүн илүү нөгөө бусдын зовлонг бас ойлгодог. Тэгэхээр тэр нөгөө нэг ингээд нөгөө талаас нь бодоод үзэхээр намайг хинч ойлгохгүй байна гэдэг үг маань ч гэсэндээ те хүн болгон чиний нөгөө нэг үзэж туулж байгааг бас үзэж туулааг учраас бусдаас бас хит их одоо хүлээлттэй тавих хэрэггүй те бусад хүн болгон яг ингээд чамайг яг өөр шиг чинь мэдэрч чадахгүй. Гэхдээ бас нөгөө нэг хүн зовлон үзэх тусмаа илүү өөр нэмжин болдог те хүн одоо ингээд Монте Кристо хүн чинь өөрөө ингээд өшөө авалтын тухай гарч байгаа юм шиг хэрнээ яг үүндээ уучлал өршөөлийн тухай л зохиол юм шиг санагддаг. Тэгээд тэр хүн өөрөө зовж зүдэрч те одоо бүх ингээд амьдралын ёроол унаж үтсэн болохоор эцэс сүлд нь тэр хүний сэтгэл нь өөрөө уучлал өршөөл гэдэг зүйлийг ойлгож байгаатай адилхан хүний өөрийн үзэлж туулсан бүхэн тэр хүнийг илүү нөгөө нэг
бусдыг ойлгох өрнөний сэтгэлтэй болгодог болохоор өөрийнхөө өнөөдөр одоо туулж байгаа зовлон зүтгүүрийг ч гэсэндээ өөрийг чинь бас нөгөө нэг сургаж байгаа илүү гоё нөгөө нэг сайн хүн болгож байгаа илүү дээр хүн болгож байгаа тийм бас нэгэн хичээл гэж талархаж хүлээж авах хэрэгтэй болов уу гэж бодлоо.